Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүхэнтэй хүний эрх хэрэгчлөөний талаарх асуудал, ялангуяа хүний эрх чөлөөтэй аюулгүй байх эрх гэсэн энэ сэдвийн хүрээнд сургалт мэдээлэл явуулнаа. Монгол Улсын үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцэд хүн халдшгүй чөлөөтэй байх эрхтэй гэж тодорхойлон заасан байдаг. За эдгээр эрхийг бол Монгол Улсын иргэн хүн бүр баталгаатай эдлэх ёстой. За халдшгүй чөлөөтэй байх эрх гэдэг бол өөрөө их өргөн хүрээтэй ойлголт бөгөөд энэ халдшгүй чөлөөтэй байх эрх гэдэг агуулгад нэр төрийн халдшгүй байдал, хувийн нууц, гэр бүл, захидал харилцаа, орон байрны халдшгүй байдал, за мөн хувь хүний бие махбодын эрх чөлөө аюулгүй байх эрх гэсэн энэ өргөн хүрээтэй ойлголтууд бол халдшгүй чөлөөтэй байх гэдэг агуулгыг бол илэрхийлдэг. Тэр өнөөдөр би та бүхэнтэй ярилцах сэдэв бол халдшгүй чөлөөтэй байх эрх, тэр дундаа эрх чөлөөтэй аюулгүй байх эрх гэж энэ жижигхэн хэсэг нь ямар утга агуулгыг илэрхийлдэг вэ гэдэг энэ нэр томьёо агуулга мөн чанарын талаар ярилцахаар бэлтгэсэн. Тэгэхээр Монгол Улсын 1-р Орос иргэний олон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад тодорхой хүн бүр эрх чөлөөтэй халдшгүй дархан байх эрхтэй гэж ингэж заасан. Тэр энэ эрхийн нэг жижиг хэсэг бол хүн бүр эрх чөлөөтэй аюулгүй байх эрх гэсэн энэ ойлголтоор бол агуулдаг. За тэгэхээр иргэний олон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9-р зүйлд хүний эрх чөлөөтэй аюулгүй байх эрхийг бол баталгааг бүрдүүлж өгсөн байдаг. За та бүхэн иргэний олон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9-р зүйлийг авч үзэх юм бол энэ 9-р зүйл нь 5 хэсгээс бүрдсэн байдаг. За нэгдүгээр хүн бүр эрх чөлөөтэй аюулгүй байх эрхтэй. Хэнийгч дур мэдэн баривчлах буюу цагдан хорж болохгүй. Хууль заасан үндсэл журмаас гадуур хүний эрх хэрэгчлөөг хасч болохгүй гэж ингэж тодорхойлсон. За мөн энэ зүйлийн 2 дахь хэсэгт тухайн хүний баривчилсан шалтгааныг баривчлах үед нь мэдэгдэхийн зэрэгцээ буруутгагдж байгаа ямар хэрэгт буруутгаж байгаа вэ гэдгийг маш тодорхой тайлбарлан сануулах ёстой. За баривчлагдсан буюу буруутгаж байгаа этгээд хуулийн дагуу шүүхэд хэрэг маргаанаа аль болох богино хугацаанд шийдвэрлүүлэх эрхтэй гэж ингэж заасан байдаг. За мөн 4-р хэсэгт бол баривчлагдаж эсвэл цагдан хоригдож эрх чөлөө нь хасуулсан хүн бүр ийхүү хориг сатуулсан нь хууль ёсны эсхийг шүүхээр тогтоолох хэрэгтэй гэж ингэж заасан. За ингээд хэрвээ ингэж хууль бусаар хүнийг баривчилсан, хорьсон, эрх чөлөөнд нь халдсан бол нөхөн төлбөр, хохирлоо нөхөн төлөвлөх боломжтой гэдэг энэ агуулгыг бол иргэний олон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9-р зүйлд тусгасан байна. За одоо би та бүхэнд эдгээр 5 ойлголтыг бол нэг үрээр нь тайлбарлаад явъя. За нэгдүгээрт эрх чөлөөтэй байх эрх гэж юу вэ? За тэгэхээр эрх чөлөөтэй байх гэдэг ойлголт бол хүн чөлөөтэй зорчин явах энэ эрхээс илүү хязгаарлагдмал орчинд хүний эрх хэрэгчлөөг хасаж урт болон түр хугацаагаар хязгаарлаж байгаа, өөрөөр хэлбэл нийгмээс тусгаарлан тодорхой орон зайд байлгаж байгаа энэ эрх чөлөөний асуудлыг бол энэ эрх чөлөөтэй байх эрх гэдэг агуулгаар авч үздэг. Өөрөөр хэлбэл хүн бүр эрх чөлөөтэй байх ёстой. Хэнийгч хууль заасан үндсэл журмаас гадуур тодорхой орон зайд барьж, хорих, саатуулах эрх чөлөөг нь хязгаарлаж болохгүй гэсэн энэ агуулгыг бол энд дурддаг. За тэгэхээр энэ эрх чөлөөтэй байх эрх гэдгийг бол 2 үндсэн ийм ойлголтоор бид хүн тайлбарлаж болно. За нэгдүгээрт хүнийг чөлөөтэй энэ зорчин явах эрх чөлөөг нь хязгаарлаж тодорхой нэг орон зайд оруулан саатуулж байгаа энэ үйл ажиллагаа. Тэгэхээр энэ хууль хяналтын байгууллагатай холбоотой дараах асуудлуудыг энд авч үздэг. Жишээлбэл гэмт хэрэг үйлдсэн, хэрэг зөрчилд холбогдсон, сэжилэгдсэн хүнийг түр саатуулах, цагдан хорих, гэрийн хорионд байлгах, захиргааны журмаар баривчлах, албадан эмчлэх, асар-мжийн газарт байлгах, за нисэг онгоцны буудал болон хил орчмын бүсийн саатуулах байранд байлгах, за энэ аль нэг газраас нөгөө нэг газар руу албадан тээвэрлэх, за мөн хяналттай хорж байгаа бүх хэлбэр буюу Монголын практикт эрүүлжүүлэх, түр хамгаалах байр гэдэг юм уу те энэ хүн дураараа гарч явах боломжгүй энэ орон зайд хүнийг оруулан
эрх чөлөөг нь хязгаарлаж байгаа энэ үйл ажиллагаа бол одоо эрх чөлөөтэй байх эрхийг хязгаарлах энэ агуулга руу бол орно гэж та бүхэн үзэх ёстой. За өргөн утгаараа бол монголчууд хууль хяналтын байгууллагын одоо практикт бол сая миний нэрлэн дурдсан асуудлыг бол хүний эрх чөлөөг бол хязгаарлаж байна гэж ингэж ойлгодог. Гэтэл олон улсын одоо практик дэлхийн нийтийн чиг хандлага хүний эрхийн одоо зарчмын үүднээс аваад үзвэл хүний эрх чөлөөтэй байх эрхийг хязгаарлах нь бол дээр дурдсан асуудлаас гадна бол төрийн эрх үхий байгууллага албан тушаалтан хэн нэгэн хүнийг өөрийн эрхшээлтэй байлгаж, өөрийн хяналтандаа байлгаж байгаа бөгөөд өөрийн дураараа тэр хүний хяналтаас гарч явах боломжгүй болгож байгаа бүх тохиолдлыг энэ эрх чөлөөтэй байх эрхийг хөндсөн, хязгаарласан гэж ингэж үзэж тайлбарладаг. Тухайлбал цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн эсвэл гэрчээр тайлбар өгсөн хүн тухайн одоо ажиллагаа дуусмагч хинээс чөлөө зөвшөөрөл авалгүйгээр тухайн газрыг өөрөө орхин явах ийм боломж нөхцөлтөө байх ёстой. Хэрвээ ийм боломж нөхцөл олгогдоогүй бол тухайлбал гадаа хүлээлгэж явах, удаан хугацаагаар өөрийнхөө эрх мэдэлд байлгах, эсвэл тухайн одоо байрлалыг орхиж явахгүй байх талаар үүрэг даалгавар өгөх, ер нь чөлөөтэй зорчин явах энэ эрхийг нь хязгаарлаж өөрийнхөө хяналтанд байлгаж байгаа энэ бүх агуулгыг хүртэл эрх чөлөөтэй байх эрхийг хязгаарлах одоо үндсэн агуулгад бол хамааруулан авч үздэг байна. Тэгэхээр эрх чөлөөтэй байх энэ одоо эрхийг хөндөж байгаа энэ асуудал бол тодорхой орон зай дотор хүний эрх чөлөө хязгаарлаж хорж саатуулах асуудлаас гадна тодорхой албан тушаалтны хяналтанд байлгаж байгаа энэ орон зайгаас үл хамааран байлгах энэ одоо үйл ажиллагааг хамааруулсан өргөн хүрээтэй ойлголт болох нь энэ олон улсын гэрээ конвенцуудын тайлбар зөвлөмжүүдээс бол харагдаж байна. Тэгэхээр бид бүхэн юуг ойлгох шаардлага тулж байгаа нөхөр хүний эрх чөлөөтэй байх тэр эрхийг хязгаарлана гэдэг бол зөвхөн тодорхой одоо орон зайд одоо оруулж хорж эрх чөлөөг нь хасж байгаа явдлаар бол хязгаарлагдахгүй гэдгийг та бүхэн ойлгох ёстой. За хоёрдугаарт аюулгүй байх эрх. За аюулгүй байх эрх бол энэ эрх чөлөөтэй байх эрхтэйгээ шууд холбогдож үүсдэг ийм ойлголт. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүнийг эрх чөлөөг нь хязгаарлаж тодорхой орон зайд байлгасан эсвэл хяналтандаа байлгасан бол тухайн хүний аюулгүй байдлыг төр хариуцсан хангах үүрэг хүлээдэг. Тухайлбал хэн нэгэн хүнийг хорьсон, цагдан хорьсон, алавдан эмчилсэн, түр саатуулсан бол эсвэл тодорхой үүрэг даалгавар өгж өөрийн хяналтанд байлгаж байгаа бол эдгээр хүмүүсүүдийн амь нас, эрүүл мэнд, бие махбодын бүрэн бүтэн байдлыг тухайн одоо төрийн байгууллага албан тушаалтан бүрэн хариуцж явах ёстой. За энэ аюулгүй байх эрхийг хангах баталгаа нь бол хүний эрүүл мэнд, амь нас, эрүүл шүүлт хүнлэг ус харьцаанаас ангид байх энэ одоо олон улсын гэрээ конвенцээр баталгаажуулсан эрхийн анхдагч одоо баталгаа болж өгдөгөөрөө онцлогтой юм аа. За тэгэхээр халдшгүй чөлөөтэй байх эрхийг хэн эдлэх ёстой вэ? Өөрөөр хэлбэл хүн бүр чөлөөтэй энэ аюулгүй байх эрхийг хэн эдлэх ёстой вэ гэвэл энэ хүн бүрт хамааралтай. Өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй, нас, хүүс, гэмт хэрэг үйлдсэн, ноцтой хэрэгт сэжиглэгдсэн, хөгжлийн бэрхшээлтэй, эд хөрөнгөөс одоо үл хамааран хүн бүр энэ эрх чөлөөтэй аюулгүй байх эрхийн эдлэх баталгаагаар хангагдсан байх ёстой байдгаа гэдгийг олон улсын зөвлөмжүүдэд тусгадаг. Бөгөөд энийг бол хууль хяналтын байгууллагууд практик үйл ажиллагаанд бодитоогоор ашиглаж явах ёстой. За дараагийн нэг асуудал бол энэ иргэний олон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9-р зүйлийн нэгт хэсэгт хэнийгч дур мэдэн баривчлах, цагдан хорихыг хоригдно. Хууль заасан үндслэл журмаас гадуур хүний эрх чөлөөг хасч болохгүй гэж заасан. За энд дурдсан дур мэдэн гэдэг үгийг бид нөр тайлбарлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл баривчлах, цагдан орох хэмжээг олон улсын гэрээ конвенц болон дотоодын хууль тогтоомжоор одоо тодорхой хугацаанд хязгаарлаж болох боловч эдгээр нь дур зоргын шинжгүй байх ёстой. За дур зориг буюу дур мэдэн гэдэг ойлголтод юуг хамааруулан үзэх вэ гэхээр нэгдүгээрт зохисгүй байдал. Хэн нэгэн хүнийг үзэл бодлоо илэрхийлсэн,
жагсаал цуглаан хийсэн хөнгөн ялимгүй одоо зөрчил гэмт хэрэгт холбогдсныхын төлөө ямар нэгэн байдлаар эрх чөлөөг хасах, эрх чөлөөг хязгаарлаж хорих ийм үйлдэл бол гаргаж болохгүй. Ийм үйлдэл гаргасан тохиолдолд дур мэдэн хүний эрх чөлөөг хязгаарласан гэдэг ойлголтод хамаарахаар бол тайлбарлажээ. Мөн шудраг ус байдал. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүн болон хууль тогтоомж яг хүн бүрт ижил тэгш үйлчлэх ёстой бөгөөд хэн нэгэн хүнийг ялгуурлан гадуурхаж, бусдад давуу байдал бий болгож, өөртөө ашигтай зүйлийг бий болгох үүднээс энэ хүний эрх чөлөөг хасаж хязгаарлахыг бол мөн дур мэдэн гэдэг ойлголтод хамааруулж үздэг. За үүний дараа бол дур мэдэн гэдэг ойлголтод мөн хуулиар үйл ажиллагаагийн нарийн одоо зохицуулаагүй, журмлаагүй, өөрөөр хэлбэл хүний эрх хэрэгчлөөг хасах тэр үндэслэл журмыг хит өргөн хүрээтэй хуульчилж өгсөн энэ ойлголтуудыг мөн дур мэдэн гэдэг агуулга руу оруулж тайлбарладаг. Тухайлбал Монгол улсын эрүүгийн хэрэг хянш удирдлагын тухай хуульд 2024 онд нэмэлт өөрчлөлт оруулж хүний цагдан хорих, эрх чөлөөг хязгаарлах үндэслэл журмыг бол маш наривчилж хуульчилж өгсөн. За энэс өмнө бол цагдан хорих үндэслэлүүдийг хит ерөнхий маш өргөн хүрээтэйгээр хуульчилж өгсөн байсантай холбоотойгоор хууль хэрэгжүүлэгч, хууль хэрэгэлдэг албан тушаалтнууд хуулийг өөрөөрөө тайлбарлаж, өөрийн үзмжээрээ хэрэглэх ийм хандлага байсантай холбоотойгоор хүний эрх чөлөөтэй байх, халдшгүй байх энэ эрх бол хязгаарлагдаж байсан тодорхой судалгаа дүгнэлтүүдээр батлагддаг. Тийм учраас хууль тогтоомжуудад эдгээр нэмэлт өөрчлөлтүүдийг оруулан дур мэдэн гэдэг энэ агуулгаас гаргаж илүү наривчилсан, илүү ойлгомжтой зохицуултуудыг тусгаж өгсөн агуулгыг хуульчилжээ гэж. За мөн шүүх эрх мэдлийн байгууллага, мөрдөн шалах байгууллага, төрийн байгууллага албан тушаалтныг үл хүндэтгсэн, мөн байр сууриа илэрхийлсэн зэрэг ийм агуулгаар хүний эрх чөлөөг хязгаарлах, хорих, эрх чөлөөг хасахыг бол мөн дур зоргын үйлдэл гэж ингэж үзэж тайлбарлаж болно. Тэгэхээр хүний энэ эрх чөлөөтэй байх эрх гэдэг энэ ойлголт бол хүн бүрт заяагдсан, хүний өөрийнх нь энэ эрхэм чанарын хувьд хэдтэй ч хуваалцаж болшгүй ийм эрх чөлөө байдаг өгөөд энийг зөвхөн хууль заасан маш нарийн үндэслэл журмын дагуу зайлшгүй шаардлагатай үед тохирсон байдлаар хязгаарлах ийм шаардлагыг бол олон улсын гэрээ конвенц болон хүний эрхийн эрх зүйгээр бол тайлбарладаг гэдгийг энд онцлон дурдъя. За мөн олон улсын практикт хүнийг эрх чөлөөг хязгаарласан, хүний эрхийг хассан энэ ойлголтуудыг бол ямарваа нэгэн тоо цаг хугацаагаар хэмжидэггүй. Өөрөөр хэлбэл хууль заасан үндэслэл журмыг зөрчиж хүний эрх чөлөөг хязгаарласан болвол 1 секунд ч байна уу, 10 минут ч байна уу, 1 өдөр ч байна уу, 2 өдөр ч байна уу хүний эрхийг зөрчиж хууль бусаар хорьсон, хууль бусаар эрх чөлөөг хассан гэдэг ийм ойлголт руу ордог талаарх судалгаа, дүгнэлтүүд олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн шүүхүүдийн шийдвэр дүгнэлтүүдээс бол маш тодорхой харагддаг. Тэгэхээр хүний эрх чөлөөний асуудал бол нэг ч хором бусдын эрх чөлөөнд байх ёсгүй гэдэг агуулгаар энэ хүний эрх хэрэгчлөө хүндэтгдэг дэлхийн бусад улс орнууд мөн манай Монгол улсын практикт ч энэ хандлагууд бол нэмэгдэн орж ирж байна гэж үзье. Тухайлбал би та бүхэнд нэг жишээ хэлье л да. Гэмт хэрэг сэрдэгдсэн хүнийг цагдаагийн газарт албадан авчираад 55 минут саатуулсан үйлдэлийг Европын хүний эрхийн шүүх дур зоргоороо хүнийг эрх чөлөөг хассан гэж үзэж энэ албан тушаалтанд хариуцлага тооцож нөхөн төлбөрийг хохирогчид гаргаж өгөх талаар шийдвэр гаргасан байдаг. За үүнтэй ижилхэн энэ мэт жишээ кейсүүд бол маш олноороо энэ бусад улс орнуудын шүүхтээр практикт хэрэглэгддэг. Тэгэхээр та бүхэн маань яг өөрийгөө хэн нэгэн хүн гэмт хэрэгт холбогдсон, сэрдэгдсэн, хэрвээ хэн нэгэн хүн таны эрх чөлөөг хасаж хязгаарлаж байгаа тохиолдолд энэ бол хуульд заасан байх ёстой, тодорхой үндэслэлтэй байх ёстой гэдэг энэ зарчмын шаардлагыг хууль хэрэгжүүлэгчнээс
шаардах ёстой. Ингэжээс та бүхэн бид бүхэн одоо өөрсдийн одоо эрх чөлөөгөө хамгаалах эхний одоо алхмад болно гэдгийг тайлбарлая. За мөн одоо иргэний бол улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9-р зүйлийн 2 дахь хэсэгт нэг гол агуулгыг заасан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүнд одоо баривчлах гэж байгаа, эрх чөлөөг нь хасах гэж байгаа, цагтан хорих гэж байгаа болвол ямар ч хэрэгт холбогдсон талаарх мэдээллийг нь тэр даруй өгж баривчилж байгаа үндслээ яг тухайн агшинд тайлбарлаж явах ёстой гэдэг шаардлагыг тавьсан байдаг. Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссд ирж байгаа гомдол мэдээллээс үзэхэд тухайн хүнийг одоо хууль хэрэгжүүлэгч мөрдөн шалах байгууллагаас хэн нэгэн хүнийг баривчлахдаа ямар хэрэгт холбогдуулан яагаад баривчилж байгаа шалтгаан үндслээ тодорхой одоо хилж тайлбарладгүй талаарх гомдол мэдээллүүд бол маш түгээмэл ирдэг. Тэр хэрвээ хэн нэгэн хүн тухайн хүний одоо эрх чөлөөг хязгаарлаж, халдаж, баривчлах гэж байгаа болвол яагаад гэдэг үндслээ тэр даруй буюу газар дээр нь мэдэгдэж тайлбарлаж явах ёстой бөгөөд хууль хэрэгжүүлэгч албан тушаалтнууд энэ үүргийг энэ үндслээ тайлбарлах үүрэгтэй байдаг гэдгийг та бүхэн маань санах ёстой. За мөн одоо нэр томьёотой холбоотой 2 асуудал энэ дээр яригддаг. Баривчлах, саатуулах. За баривчлах гэдэг бол яг баривчлах үе буюу тухайн цаг хугацаанд жишээлбэл гудамж талбай олон нийтийн газарт гэмт хэрэг үйлдсэн гэдэг юм уу, хэрэгтөө зөрчилд маргаанд холбогдсон хүнийг хууль сахиулагчаас очиж эрх чөлөөг нь хязгаарлах яг тэр агшинд явагдаж байгаа үйл ажиллагааг бол баривчлах гэж томьёолдог. Энэ баривчилсан үеэс суллагдах хүртэлх тэр хугацааг бол саатуулагдсан хугацаа гэж ингэж одоо тодорхойлдог. Тэгэхээр энэ саатуулагдсан хугацаа бол өнөөдөр 1 минут хууль заасан үндслэл журмаас гадуур хүний эрхшээлд саатуулагдаж болохгүй гэдгийг энэ дээр тайлбарлаж авах ёстой. За нөгөө талаараа ямар хэрэгт холбогдож болон ямар хэрэгт баривчлагдаж байгаагаа тухайн хүн бүрэн дүрэн мэдэх нь өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, эргээд гин буруугүй гэдгээ тухайн албаагч тайлбарлах, нөхөн төлбөр гаргуулan авахд бол ач холбогдолтой байдаг учраас мөрдөн шалах байгууллага болон хууль сахиулах байгууллагын эрхүй албан тушаалтан хүний эрх чөлөөг хасаж баривчлах, цагдан хорих энэ үндслээ бол ямар ч эргэлзээгүй маш тодорхой тайлбарлаж явах ёстой гэдэг шаардлагыг энд тавьдаг. За дараагийн нэг асуудал бол баривчлагдсан, цагдан хоригдсон хүний эрх чөлөөг ямар нэгэн байдлаар хязгаарлаж байгаа энэ үйл ажиллагаа бол заавал шүүхийн хяналтанд байх ёстой. Ямар ч байгууллага албан тушаалтан өөрөөр хэлбэл шүүхээс өөр ямар ч байгууллага албан тушаалтан хүний эрх чөлөөг хасаж тодорхой орон зайд болон өөрийнхөө эрхшээлд байлгах ёсгүй. Тэгэхээр амьдрал дээр эдийн практик дээр гардаг хойш туушгүй тохиолдолд хүнийг зайлшгүй одоо баривчлах, онц ноцтой гэмт хэрэгтнийг саатуулах, хэргийг одоо үйлдэл дээр нь талсан зогсоох энэ зорилгын үүднээс хэн нэгэн этгээдийг бол баривчлах шаардлага бол гардаг. Энийг хүний эрхийн эрхцүүд бол хүлээн зөвшөөрдөг бөгөөд баривчилсан даруйда аль болох богино хугацаанд хамгийн одоо ойр байгаа шүүхэд хүний эрх чөлөөг хассан тухай буюу баривчсан талаарх мэдээллийг хүргүүлж явах ёстой гэдэг энэ зарчмыг тусгасан байдаг. Тэгэхээр энэ хүрээнд бол тодорхой одоо үндэслэл, журам, тухайн одоо шүүхэд мэдэгдэх одоо орон зай, цаг хугацааны боломж нөхцлөөс хамаарат дэлхийн улс орнууд бол аль болох богино хугацаанд өөрөөр хэлбэл нэн даруй цаад заханд 48 цагийн дотор шүүхэд мэдэгдэж явах ёстой бөгөөд тухайн этгээдийг цаашид үргэлжлүүлэн одоо эрх чөлөөг нь хасах, цагдан хорих, хязгаарлах шаардлага байна уугүй юу гэдэг энэ асуудлыг шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэдэг байх ёстой. За ингэж шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ тухайн хүнийг тухайн ажиллагаанд өөрийн биеэр нь байлгахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүн баривчлагдсан болвол цагдаагийн одоо газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буюу саатуулах байранд очсныхоо дараа шүүхэд заавал хүргэгдэх ёстой бөгөөд шүүхтэр өөрийгөө өмгөөлөх болон эрх зүйн байдлаа дээрдүүлэх тайлбарыг бол шүүхэд өгж явах ёстой. Энэ бүх нөхцөл байдлууд дээр үнэлэлт өгсөний эцэст шүүх тухайн одоо баривчлах ажиллагаа, хүний эрхийг хассан одоо процессын ажиллагаа хуульд
нийцсэн байна, нийцээгүй байна. Эсвэл бол цаашид үргэлжлүүлэн энэ хүний эрх чөлөөг хязгаарлаж бусад албадлын арга хэмжээг авах шаардлага байна уу үгүй юу гэдгийг бол зөвхөн шүүхийн шийдвэрээр энийг шийдвэрлэж явах ёстой. Тэгэхээр шүүх бол тал үл харсан тэгш эрхийн зарчмыг удирдлага болгон зөвхөн нотлогоон тулгуурлан хууль заасан үндэслэл журмын дагуу тухайн хүний эрх чөлөөг хасч баривчилж хоригдсон уу үгүй юу гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгж шийдвэрээ гаргах ёстой. За үүнийг олон улсын практикт энэ хүний эрх чөлөөг хасах, баривчлах, цагдан хорих үйл ажиллагаа бол шүүхийн хяналтанд байх ёстой гэдэг агуулгыг энэ утгаар тайлбарладаг. Монгол улсын эрүүгийн хэрэг хян шийдвэрлэх тухай хуульд энэ агуулгыг мөн хууль тогтоогч хуульчилж өгсөн байдаг. Хойшлуучгүй тохиолдолд нэн яаралтай тохиолдолд хүнийг баривчилсан болвол баривчилсан мөрдөгч хууль хэрэгжүүлэгч байгууллага прокурорт энэ тухайга мэдэгдэж 24 цагийн дотор шүүхэд энэ асуудлыг танилцуулж цаашид үргэлжлүүлэх хэсгийг шийдвэрлэнэ гэсэн агуулгатай хууль эрх зүйн зохицуулт бол манай хуулийн практикт хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр та бүхэн маань бас энэ баривчлах ажиллагаа, цагдан хорих ажиллагаа шүүхийн хяналтанд байна уу үгүй юу гэдгийг шалгах хамгийн анхны эхлэл хяналтын цэг бол эндээс эхлэх нэ. Мөн шүүх суллагдсан этгээд шүүхэд намайг хууль зүйн үндэслэлгүй хууль заасан журмаас гадуур баривчилсан гэж үзэж байгаа бол шүүхэд гомдол гарах эрхийг нь тодорхой хугацаагаар нээж өгсөн байгаа. Энэ хүрээндээ бол баривчлагдсан, саатуулагдсан, хоригдсон этгээд бол эрх чөлөөгөө хасуулсан талаарх гомдлоо шүүхэд гаргах эрх зүйн боломж бол манай улсад бүрдсэн байна гэж ингэж үзэх ёстой. Дараагийн нэг асуудал альва нэг хүнийг хэрэг толбогдуулж мөрдөн шалгах, эрүүгийн хэрэгтэй холбоотой тайлбар мэдээлэл авах, нотлох ажиллагааг явуулахын тулд заавал цагдан хорж мөрдөн шалгах ажиллагаа явуулах нийтлэг журам байх ёсгүй гэдэг энэ шаардлагыг тавьдаг. Өөрөөр хэлбэл бүх хэрэг дээр хүнийг баривчлах, цагдан хорих ийм арга хэмжээг хэрэглэж болохгүй. Хүний эрх чөлөөг хасаж байгаа буюу цагдан хорж байгаа энэ арга хэмжээ бол эцсийн арга хэмжээ байх бөгөөд өөр арга хэмжээг хэрэглэх нь үр нөлөөгүй гэж шүүх үзсэн тохиолдолд хүний эрх чөлөөг хасах энэ арга хэмжээг бол авч хэрэгжүүлж явах ёстой. За тэгэхээр манай Монгол улсын эрүүгийн хэрэг хян шийдвэрлэх тухай хуульд энэ талаарх зохицуултыг бас тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт заавал цагдан хорих, тасан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхгүй байх энэ үндэслэл журмуудыг хуульчилж өгсөн. За мөн цагдан хорих тэр үндэслүүдийг нэлээд объектив, бодит шалгуур, батлаг баримтанд тулгуурласан энэ эрх зүйн зохицуултыг хуульчилж өгснөөр энэ цагдан хорих, тасан сэргийлэх арга хэмжээ буюу хүний эрх чөлөөг хасж байгаа үйл явдал бол нэлээд нарийн шүүхийн хяналтанд орсон гэж ингэж үзэж болно. Иргэний улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9-р зүйлийн 4-р хэсэгт баривчлах, цагдан хорих зэргээр эрх чөлөөгөө хасуулсан хинч уг арга хэмжээг хянуулахаар шүүхэд гомдол гаргах хэрэгтэй гэж заасан. Тэгэхээр энэ гомдол гаргах эрх нь бол тухайн хүн өөрийгөө хууль бусаар хоригдсон, хууль заасан үндэслэл журмаас гадуур саатуулж баривчлагдсан гэж үзэж байвал энэ эрхээ сэргийлэх, хянуулах зорилгоор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж өөрийн зөрчигдсөн эрхээ сэргийлгэх эсвэл бол эрх нь зөрчигдсөн хэсэг тал дээр ямар нэгэн хууль зүйн дүгнэлт гаргуулахад бол ач холбогдолтой байдаг. Тэгэхээр гэмт хэрэг толбогдсон, сэжиглэгдсэн хүн хэрвээ хоригдсон бол гомдол гарах эрх нь нээлттэй байна гэдгийг та бүхэн энэ дээр харах ёстой. Шүүх гомдол гаргасан тохиолдолд заавал эдгээрийг авч үзэж, хянаж, хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн этгээдийг баривчилсан, цагдан хорьсон, эрх чөлөөг нь хассан үйлдэл хууль ёсны байсан уу үгүй юу гэдэг дээр дүгнэлт гаргаж явах ёстой. Өөрөөр хэлбэл энэ нь бол зөвхөн эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой төдийгүй бүх төрлийн хүний эрх чөлөөг хязгаарласан үйлдэлд хамаатай гэдгийг бас энд ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл эрүүлжүүлэгдсэн, алавдан саатуулагдсан, алавдан эмчилгээнд
хамрагдсан хил шалган нэвтрүүлэх газар төр саатуулагдсан зэрэг бүх хэлбэрээр хүний эрх чөлөөг хасж байгаа, хязгаарлаж байгаа энэ үйлдэлд бол гомдол гарах эрхийг иргэн бүртээ бол баталгаажуулж өгсөн байна. За үүний дараа гомдол гарах хугацааг дотоодын хууль тогтоомж болон тодорхой харилцааг зохицуулж байгаа хуульд маш тодорхой бичих ёстой. Өөрөөр хэлбэл тухайн хүн хоригдсон, баривчлагдсан, эрх чөлөө нь хасагдсан тухай албан ёсны шийдвэр, мэдээллийг авснаас хойш тодорхой хугацаанд энэ гаргах эрх хэмжээг бол хуульчлан тодорхойлох ёстой. За дараа нь бол энэ үйл ажиллагааг суллах тухай хэрвээ хүний хууль бусаар хорьсон, эрх чөлөөг нь хассан гэж шүүх үтсэн бол энийг шийдвэр гарсан даруй нэн даруй суллах замаар хүний эрх чөлөөг хангах, хамгаалах ажиллагаа бол явагдаж явах ёстой гэдгийг энд тайлбарлах нь зүйтэй. За эцэст нь фактын 9-р зүйлийн 5 дахь хэсэг заасны дагуу хууль бус баривчилгаа цагдан хорих арга хэмжээний хохирогч болсон хэн боловч нөхөн төлбөр авах эрхтэй бөгөөд эдгээр нь заавал биелэгдэх эрхтэй байна гэсэн үг. Энэ нь өөрөө хүнийг хууль бусаар дур зоргоор баривчлан саатуулахаас хамгаалах, урдсан сэргийлэх маш том механизм гэж үздэг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүнийг хууль бусаар баривчилсан саатуулсан болвол гин буруутай этгээд эргээд нөхөн төлбөрийг заавал олгож нэмээд хариуцлага хүлээж авах ёстой гэдэг энэ агуулгыг бол тосгосон байдаг. Тэгэхээр энэ оруулж байгаа нөхөн төлбөр бол төрөөс авж байгаа тэтгэмж, тэтгэлэг гэсэн утгаар ойлгох ёсгүй бөгөөд төрийн байгууллага албан тушаалтан хүний эрх хэрэгчлэг зөрчснийхөө төлөө тухайн хүнээс уучлал хүсч буцаан олгож байгаа энэ нөхөн төлбөр гэдэг ийм агуулгаар ойлгож иргэд хэрвээ эрх чөлөө зөрчигдсөн бол төрөөс шаардах хэрэгтэй гэдгийг нэг талаас ойлгох ёстой, нөгөө талаасаа төр бид хүний эрхийг зөрчснийхөө төлөө энэ нөхөн төлбөрийг барагдуулах, энийг тогтоох, заавал биелүүлэх ёстой гэдэг энэ үүргийг бол биелүүлж явах ёстой гэж хүний эрхийн эрх зүй олон улсын гэрээ конвенцээр тайлбарладаг. За харамсалтай нь манай Монгол улсад болж байгаа практикаас аваад үзэхэд хууль бусаар цагдан хоригдсон, баривчлагдсан, саатуулагдсны улмаас нөхөн төлбөрийг авах, энэ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх энэ ажиллагаа бол удаашралтай явагддаг бөгөөд энийг төрөөс олгож байгаа хандив тусламж мэт ойлгож хохирогчийн эрх ашигыг дахин охирох хандлага бол байдгийг бид бүхэн харах ёстой. Тийм учраас бид бүхэн эрхээ хамгаалж шаардах хүрээнд энэ хууль бусаар баривчлагдсан, саатуулагдсанаас үүссэн хохирлоо нөхөн төлөх барагдуулах энэ зүйлүүдийг бол тасралтгүй шаардж явах ёстой гэж ингэж үзэж байна. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр би та бүхэнд үндсэндээ хүний халшгүй чөлөөтэй байх эрх, тэр дундаа чөлөөтэй байх, аюулгүй байх гэдэг энэ агуулга буюу хүнийг эрх чөлөөг хасаж тодорхой орон зайд байлгах, эсвэл эрх бүхий албан тушаалтны хяналтанд байлгах асуудлыг олон улсын эрх зүй гэрээ конвенцээр хэрхэн тайлбарладаг вэ гэдэг агуулгыг бол хүргэлээ гэж ойлгож байна. Та бүхэн энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлийн иргэний олон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 35 дугаар ерөнхий тайлбар тогтоол гэдэг зүйлээс бол дэлгэрүүлэн уншиж үзэх боломжтой. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.